Хай. За тэгэхээр Монголд ер нь юу болсон бэ гэхээр карантин болсон. За тэгээ карантин болсоор бараг 2 жил болоод тэгээд карантин дуусаад синема нэгдсэн. Тэгээ кино үзэхээр явж байна. Prime руу. Сая Sakura Tower-ын доор явж байлаа. Тэгээд карантин дуусаад анх удаа кино үзэж байгаа болохоор ер нь л айгүй гоё байсан. Тэгээд Encanto Mall-ийн Prime Cineplex орж Free Guy гэдэг 3D кино үзсэн. Тэгээд ойр кино үзэг болох байсан. Тэгээ ер нь бол карантин дууссан болохоор хамаг юм нээгдээд тэгээд кино, ресторан, тэгэл хүмүүс аял цугаалганд яваал ер нь бол айгүй гоё л байна ойрын саруудад биш ойрын өдрүүдэд. За тэгээд Prime руу ороод ирсэн явж байна. Prime нөгөө цөөхөн хүний судалтай кино гарч байгаа болохоор ер нь тэгээд карантин дусныг удаагүй байгаа болохоор хүн айгүй багтаа байсан. Тэгээд Prime-ийн нөгөө дэлгэцэн ингээд сандалтайгаа айгүй зайтай болохоор хамгийн уртлыг нэг цусан ч гэсэн ингээд айгүй гоё харагддаг юм байна лээ. Уг нь бол ингээд нэг урдуур биш дундуур сууя гэж бодсон чи урдуур суусан чи зүгээрээ гоё харагдана гэсэн чи үнэхээр л гоё харагддаг юм билээ. Тэгсэн чи Prime айгүй тийм цэвэрхэн санагдаад байдаг. За тэгээ ойрд попкорн идээгүй. Попкорн айгүй гоё байсан. Тэгээд бид хоёр киногоо үзчихэд кафе бэн орсон. Тэгээл ерөнхийдөө энэ өдөр өндөрлсөн дөө. Жохон туршлахгүй байсан болохоор ингээл айгуу тийм урт бичлэг хийж чадаагүй. Тэгэл гоё киногоо кафе үзэх гээл ер нь бол киногоо их. Хүнд баярлалаа. Та бүхэн манай кино театраар үйлчлүүлэхдээ доорх зүйлсийг анхаарна уу? Үүнд танхим дотор тамхи татах, согтууруулах ундааны зүйл. За тэгээд киногоо үзчихэд шопинг молл орно гэсэн энэ гоё интерьертэй гоо сайхны барааны дэлгүүр байгаа. За ингээд бинээр орж ирсэн. Бинэд би оюутан байхдаа цагийн ажил хийдэг байсан. Тэгээд бинийг нэг энэ блог гэх юм уу бүх салбарт нь зогссон цаг зав байдаг. Энэ нь болохоор ингээд бинэд орж ирээд үйлчлүүлж байгаа хүмүүс цаг зогссон юм шиг тийм ая тав тухтай мэдрэмжийг авч байгаасай гэдэг. Бинийгийн уух юм идэх юмнууд айгүй гоё менюнууд нэмэгдсэн байсан. Тэснүүд нь тэгээд нэг айгүй гоё цайсан. Энэ болохоор оранжтай луунтай синаматын өнөрлөстэй амар үнэхээр гоё цай лээ. Тийм сэнгэнсэн. За ингээд энэ удаагийн бичлэг дуслаа. Гэсэн чи арай л богинохон бичлэг болох гэсэн баггүй юу? Тэгээд ерөнхийдөө сүүлийн үед ингээд дулааны үлрэл дуусгаж байгаа болохоор айгүйх уулын айгүйх гарсан. Тэгэхээр ууланд гарсан бичлэгийг бас нэмээд оруулъя гэж бодлоо. Тэгээд зарим хүмүүс Улаанбаатарын зарим иргэд богдууланд гарч үзээгүй хүмүүс бас байдаг. Тэгээд богдуул руу явах үнэхээр ойрхон шүү. Зайсангаас урагшаа жоохон яваал байгаа. Тэгээд угаасаа очихоор хоёр том машины зогсоол байгаа. Тэнд машинаад ингээд гоё тавьчихна. Аюулгүй. Тэгээ зогсоолын төлбөр нь 1000 гэдэг. Тэгээд уулын гарахынхаа өмнө бас daily dose гэдэг кофе шоп ороод уух юм аваад уучиж болно. Тэгээ энэ удаа болохоор заавал уулны дээшээ ингээд авирах биш. Зүгээр ингээд хүүхдүүдтэйгээ модны захад очиж суугаад ирээгээд гарсан байсан. Тэгээд нөхөр төгөлдөр ийм артаас идэх юм авсан байсан. Тэгээд идэх юм айдээд уулны захад гоё суугаад хүүхдүүдтэйгээ дулааныг мэдрээд цуныг мэдрээд ирсэн байгаа.
Жоо. Зүгээр ганцаар авчихсан. Тэрөө энэ даваа гасаа. Ингээд оба. Ода, канеч. Ханаганда. Опа. Тэкнэш. Аав эндээ өчрээр донлоо. Эндээс тат. Энийгээ тавиагүй шүү дээ. За. Машра. За сууч. Tik. Yummy. За нэгийг аваар амин юу? Thank you. Ямар гоё юм бэ? Яста гоё. За ингээд уулнаасаа буусан. Тэгээд буцах замдаа бас замаа жоохон битсэн. Яа, цаасан толгой ингээл амар том хол сүртэй харагддаг гэсэн чи одоо ингээл амар их барилга баригдсан болохоор ингээл яг л хажууханд байдаг юм шиг л болцсон. Байдаг шүү. Бид хэд харих замдаа паркаар дайрч дүүтэйг уулзсан. Тэгээд парк ажиллаад эхэлсэн чинь амар гоё лээ. Тэгээд хүүхдүүдээ бүр хурдан тоглож үзүүлмээр санагдаад бас парк орсон байгаа. Тэр бичлэгээ бас жижиг оруулна дараа. Парк ажиллаад эхэлсэн чинь гоё байсан шүү. За тэгээд төрмийн дагуугасаа манай хоёр ядраад хоригл унтцсан байна. За ингээл ерөнхийдөө паркас гэрлүүгээ харсан юм да. Ингээд шууд бичлэгээ дуусгачих гэхээр арай л хурдан дуусгаад харна. Зүгээр рандом нэг зураг оруулчлаа. За баярлаа. Баяртай. Дараагийн бичлэг хийнэ.